Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээлээр бид нар хуудас үүсгэх, за тэгээ веб хуудсан дээр хэрхэн ажиллах талаар, мөн архивын хуудсан дээр юу хийж болох талаар ярилцгаана. За тэгэхээр Midjourney-гийн нөгөө нэг юу гэж байгаа? Энэ document.midjourney.com тийм ээ. Одоо энэ create page гэдэг энэ дээдлийн хуудас үүсгэх гэдэг хичээлийг одоо та бүхэнд орчуулан хүргэх гэж байна. За энэ ер нь бол нөө пэйж манайхан ч нэг Facebook дээр ингэж ажиллаж байгаа л тэгэл хувийн профайлтай байж чад өөрснөө гэсэн пэйж үүсгэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан системийн ерөнхийдөө адилхан юм байлээ. За бид нар тэгэхээр нэг Discord дээр ингэж нөө юу яаж байгаа шүү дээ. Зураг үсгээд ингэ явж байгаа тийм үү. За тэгтэл бид нарт нөгөө нэг юу яаж байгаа. Энэ пэйж үүсгэхийн тулд одоо нэг шалгуур байдаг. За тэр шалгуур нь юу вэ гэхээр бид нар юу яаж байгаа. Энэ дээр болохоор та одоо энэ Discord дээр тийм ээ 100 зураг ингээд бүтээсэн тохиолдолд бол яг та пэйж үүсгэх одоо боломжтой eligibility буюу одоо пэйж үүсгэх боломжтой гэдэг жаа байхгүй. За тэгээд энийг яаж мэдэх вэ гэхээр та өөрөө lifetime usage гэдэг маань ерөнхийдөө анх Discord-ыг ашигласнаас хойш хичнээн зураг үүсгэсэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй болно тийм үү. За тэхийн тулд бид нэр info command-ыг ашиглана. За info command-ыг бид нар яаж ашиглах вэ гэхээр ташуу зураасаа зур татаад за тэгээ info гэдээ тавина. За энэ чинь info ингэж байна тийм ээ. Байхгүй бол info гэд бичээрэй. За тэгээ enter дарангуут чинь бидний юу одоо энд мэдээлэл бий гэж юм тийм үү. За тэгэхээр намайг та одоо энэ lifetime-ийн хугацаанд бол яг нь 433 одоо зураг бүтээсэн байна гэж гарч ирж байна тийм ээ. За энэ бол юм таны бүх мэдээллүүд байж идэг. Таны user ID байж байна. Subscription тийм ээ. Тэгээд 24 төлбөрөө төлсөн ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд мэдээллүүд чинь ингээд байж шээ тийм ээ. За тэгээд feed гэдэг маань одоо нөгөө нэг Facebook-ийн feed гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан feed рүүгээ бид нар ингээд дараад авах юм билээ. За тэгэнгүүт энэ хуудас гарч ирнэ. За бид нар нөгөө нэг explore гэдэг хуудсыг судлах гэдэг ингээд энд хүмүүсийн хийсэн зургнуудыг үзсэн шүү дээ тийм ээ. За энэ дээр нь бол random гэдэг нь болохоор ерөөхдөө янз бүрийн зургнууд сүүлийн үед хийгдсэн зургнууд байна. За hot буюу одоо хамгийн их хүмүүсийн яаж байгаа хэрэгжилж байгаа зургнуудыг энд оруулсан байна. За тэгээ топ энэ өдрийн топ зургнууд гэдээ бас ингээд янзлсан байна. За тэгэнгүүт энэ зургнууд гарч ирж байгаа. За энэ дээр бол яг нь таны лайк дарсан зургнууд гарч ирнэ. За тэгэхээр яг нь та өөрөө зурга таалагдсан зурган дээр лайк дарчих юм бол энэ зургнууд чинь яг нь таны энэ дотор чинь ингээд хараад ирэх нь тийм ээ. За Explorer бол ерөнхийдөө юм. За энэ дээр бол яг гэдэг нэг пост оруулдагтай адилхан. Энэ дээр бол та нөгөө Discord дээр чинь ингээд ташуу зураад imagine гэдэг яадаг шүү дээ. Энэ дээр бол яг зөв шууд хүссэн юм бичингүүт яг нэг зураг чинь гарч ирэх байгаа. За create гэдэг ороход энэ стил ингээд байж гэн гэсэн үг. За одоо өмнө нь бол яг нэг Discord дээр бид нар ингээд дөрвөн янзаар ингээд зураг гаргадаг байсан бол энэ пэйжн дээр бол хамаагүй амар болно. Шууд дээр imagine төш бичих чадлаггүй. За шууд яг нэг энэ чинээсээ одоо чинь би энэ дээр энэ зурган дээр юу гэж утсан гэхээр одоо нэг юм гоё монгол охины бүтээж өгөөч гэж шууд ингээд бичингүүд паст гээл тэгэл энэ төр дарангуут яг нь одоо тийм одоо энэ баруун талд чинь бүх үүсгэсэн зургнууд чинь ингээд байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг нь таны одоо саяын дөрөв энэ бол миний өмнө зураг үүсгэсэн зураг байж юм тийм үү. За одоо яг нь дахиад энэ дээдлэлтэнд дахиад дөрвөн тийм зургийг танд гаргаж өгнө гэсэн үг байна тийм ээ. За ер нь бол пэйж үүсгэх гэдэг маань энэ ч бол ингээд таны бүх юмнууд зургнууд. За одоо миний өмнө үүсгэсэн энэ саяын үүсгэж байгаа зургнууд энэ чинь ингэж гарч ирж байна тийм ээ. За одоо чинь энэ Vibrant California Poppies гэдэг бичингүүт ингээд гарч байгаа жишээтэй. За өшөө бас нөгөө нэг энэ search дээрээ тийм ээ юу яаж болох юм бэ лээ. Одоо энэ охины зургийг ингэчиж жаад энэ дээр ингэ search гэд оруулангууд энэ дээр дэрчсэн баха. Энэ дээр дэрчсэн. Тэгэнгүүт одоо яг надаас өмнө зөндөө олон хүмүүс энэ Монгол охин гэд зөндөө зураг гаргацсан байгаа хгүй. Тэр яг тэрнтэй адилхан одоо бүх хүмүүсийн миний энэ үгээр хайсан бүх зургнуудыг энэ чинь ингэж гаргаж өгд юм билээ. Тэгэхээр энэ бас аягүй зүгээрээ тэгэхээр эндээс бид нар бас сонголтоо хийчих боломжтой байна тийм ээ. За энэ create page маань ерөнхийдөө юм. За тэгээ ерөнхийдөө нөгөө юутэйгээ яг адилхан энэ Discord-таа ерөнхийдөө энэ пэйжн дээр бол яг адилхан ажилт юм байлээ. Бүх юмнууд нь гэхдээ илүү одоо олон нөгөө feature ярьдаг шүү дээ. Илүү олон онцлогтой. За энэ талаар бид нар одоо ярилцах гэж байна. За хуудас үүсгэх. За хуудас үүсгэхийн тулд бид нар яг нь
at least одоо хамгийн багадаа 100 зураг бүтээсэн байх хэрэгтэй. Тэгэх юм бол бидэрт хууц үүсгэх юм боломж үүсдэг байна тийм ээ. За тэгээд яг хөө тэр инфо гэдэг саяхаараа хайж байгаа. Тэгээд фид рүүгээ ороод түрүүнийх шиг тэгж ороорой заа. За тэгээд энэ дээр бол яг хөө гэдэг таны нөгөө нэг яа ингээд инфо гэдэг ингээд шаналгонгууд яг таны одоо бүх одоо анх хийснээсээ хойш бүх зургнууд чинь энэ чинь ингээд гараад ирчин тийм ээ. За тэгээд энэ create page дээр юу хав гэхээр та зураг бүтээж болно. За тэгээд дэлгэцийн дээд бол энэ текстийнхаа энэ талбар дээр нь бол яхна энэ ч юу хүсэж байгаагаа бичээд тэгээд what will you imagine гэж та юу төсөөлж гин гэдэг тэрийг энэ чи бичин штэ төсөөлсөн юм а бичингүүт чинь таны төсөөлсөн зургнуудыг энэ чи гаргаж өгнө гэсэн. Түүнээс ямар нэгэн команд хэрэглэхгүй байна тийм ээ. За тэгэхээр бид нар энэ imagine буюу энэ хэсэг дээр бол тэгж хүссэн юм а бичээд тэгээд enter дарах нь тийм ээ. За дараа нь мөн лавлгаа ашиглаж болно. Лавлгаа гэдэг нь болохоор та нөгөө өөр нэг зураг оруулад тийм ээ. Тэр зурган дээр дахиад ажиллаад ингээ явчих боломжтой байгаа. За жишээ нь бол энэ зураг байна тийм үү. За энэ зураг байх юм бол та одоо яг энэ дээр ингээ дахиад ажиллаад явчих болж байна. Энэ эдрийг энэ юунууд командуудыг ашиглаа тийм ээ. За одоо энэ талаар бид нар ярина. За зургаа шууд даунлоод хийхэд татаад ах юм бол энийг аавн. За тэгээд энэ зурагныхаа нөгөө юг prompt энтрийг ингээд copy дэж авъя гэх юм бол шууд энийг дарангууд prompt-ийг та ингээд copy гэдэг чинь тийм ээ. За тэрийг аваад яхна дахиад энэ чинь ингээд бичиж болж байна тийм ээ. За шүү энэ дээр шүү зөндөө олон юм хуулж болох юм байлаа чинь одоо job ID байна, message, image зургных нь URL байж байна тийм ээ. За энэ дээр чинь одоо зургны юу image гэдэг ингээд линк нь шууд ингээд зургийн линкээр ингээд орчиж ачиж тийм ээ. За шинэ тэр линкийг бид нар энэ өөр юм дээр ингээд ашиглаж болж шүү дээ. Энэ линк ингээд энэ цог шууд ингээд онлайн болт байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ороод ирчин тийм ээ. За нэг байлгач. За дараа нь settings байгаа. За энэ settings-ээр бид нар бас яхна энэ тохиргоо хийж болно. Энэ айгу энэ юун дээр бол энэ хуудсан дээр бол одоо маш олон их боломжууд байна гэсэн. Жишээ одоо энэ тийм ээ. За энэ дээр бид нар тохиргоо хийж болно. За portrait буюу юм босоод зураг байх юм уу, тас дөрвөлжин зураг байх юм уу тийм ээ. Landscape буюу одоо ийм хэлбэртэй зураг байх юм уу гэдгийг чинээсээ сонгож чинь тийм ээ. За тэг шүүшүүсийн stylization, style тэгээд weirdness, variety, төрөл мөрөл, мод, зод. За тэгэл нөгөө version чинь жишээ бол зөндөө олон version байгаа шүү дээ. Ninja, Minja гэдэг бид нар ярьсан бүх энэнүүд чинь ингээ байж байгаа жишээтэй. За тэгээд хувийн зургаа жоох нэг хувийн шинж чанартай болгоч гэдэг юм тийм ээ. Хурдан нэг фаст байх юм уу, турбо байх юм уу гэдэг энэ тохиргоонуудыг бас энэ тохируулж өгдөг байна тийм ээ. За энэ дээр явж байна. За тэгээд ер нь бол яг энэ саяын тохиргоочийн Discord-ийн тохиргоотой яг ингээд та хэрвээ одоо энэ ингээд өөрчлөлт хийсэн байх юм бол энэ пэйжн дээр байгаа тохиргоонуудтай адилхан болчдөг. Та тэгэхээр аль нэг нь өөрчлөхөд бол яг нь хоёулаа зэрэг өөрчлөгдөд явна шүү гэдгийг бас хэлсэн байлээ. За тэгээд яг энэ дээр энэ нь уншихгүй тийм ээ. За энэ stealth mode гэдэг нь угаасаа бид нар pro юм мега төлөвлөгөн дээр л энэ stealth mode гэдэг ашиглан. Stealth mode гэдэг нь болохоор бид нар өмнө ярьсан тийм ээ. Бидний зургийг өөр хүмүүс харахгүй болохын тулд энэ stealth mode-ыг ашигладаг. За энэ pro юм мега төлөвлөгөөг аваагүй тохиолдолд таны зураг бол бүгдөө одоо юу байж байгаа public хүн болгон одоо яг нь таны энэ Explorer дотор таны бүх зургнууд чинь ингээ явж харагдана гэсэн үг. Ахгүй таны хийсэн зургнууд чинь энэ дотор ингээл явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энд хүмүүсийн хийсэн зургнууд бүгд байж байгаа. Одоо ер нь бол яг зураг авах юм бол эндээс гой зургнууд бас хүмүүсийн хийсэн гой зургнуудыг харж болно. За дээр нь энэ юу гэж ингэж бичснийг бас яг нь prompt-ийг ингээд копидад авчиж болно. За тэгээ энд бол яг нь хүмүүсийн нэг фидүүд байгаа хүмүүсийн хийсэн зургнуудыг ингээ бас ингээ үзээд явчих боломжтой. Энэ аюул зүгээр юм байлээ. За өөр дараа нь юу вэ? За тохиргоогоо хийсэн тийм ээ. За энэ тохиргоог бол яг нь бид нар дараа нь тус бүрд нь үзэн одоо зургийн size шиг гэдэг юм уу тийм ээ. Одоо style гэдэг энийг бол одоо энэ ч бүгдийг ингээд нэгтгэсэн байгаа. Жишээ нь одоо aspect ratio гэдэг шиг ингээд оронгууд энэ зургийн хэмжээнүүдийг бүгд. За энэ хичээлүүдийг бид нар дараа нь дэлгэрэнгүй үзэх учраас энийг яг нь төр зурдаа ингээд орхичихъя. За бид нар зарим нэг нь бас үдцсэн байгаа ах гэж бодож байна. За хайлт хийх. За энэ хайлт хийх бас аюул зүгээр санагдсан. Та өөрөө зургаа яг нь өөрийнхөө фидэнд өөрийн зурсан зурнуудаа фид дотроос зурнуудаа хайх аюул боломжтой байлээ. За чинь одоо энд search дээрээ тийм ээ.
За popis гэл тэнгүүд энэ pop гэл зурнууд гараад ирж байна тийм ээ. За ер нь бол яг нь энэ өөрөөх энд бол яг уу гэхээр энэ create дээр зөвхөн таны хийсэн зурнуудыг л хайна. Энэ explore дээр бол яг нь энэ search бол хүмүүсийн хийсэн зурнуудыг дотроос та хайлт хийнэ гэсэн. Тэгэхээр хэрэгээр ялгаатай энэ create дотор буюу энэ пэйжийн дотор бол та зөвхөн та өөрийнхөө хийсэн зурнуудыг л эндээс search-ээр хайх боломжтой гэдэг бас нэг онцлж хэлээ тийм ээ. За зураг эсвэл prompt дээр гүйлгэж харах гэдэг чинь. За таны зураг үүсэх үед тийм ээ хуудсан дээр хамгийн сүүлийн үеийн зурнууд гарч ирнэ. За ер нь бол яг гэхээр энэ today гэдэг энэ өнөөдрийн зурнууд байна тийм ээ. Энэ өчигдрийн зурнууд гэдэг ингээд энэ хажуу талын чинь юугаар ингээд юугаа гараад ирдэг. Энэ хажуу талд чинь таны нэг одоо бүх зурнууд чинь энэгээр ингээд гараад ирдэг. Энэ хажуу талд нь ингээд гүйлгээд бас яхна зурнууд. Feed дээр өөрийнхөө пэйж дээр ингээд зурнууд ингээд хардаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан байх нь тийм ээ. За жишээ нь одоо энэ минийг надад таалагдахгүй байх юм бол бас арилгаж болно. За энэ дараа үзүүлээ. За тэгээд дараагийнх нь байна. Зурнууд ингээ хайж олно гэсэн тийм ээ. За зурган дээр гүйлгэх. За үүсгэсэн зурган дээр хулгайг гүйлгэн төвчлөрдөг нэ. За хувилбар хуудаснаас нарийн болон одоо хүчтэй хувилбаруудын ялгааны талаар илүү их олж мэдэх юм бол энэ лөө орж үзээрэй. За бид нар version хувилбар гэдэг хичээл орсон шүү дээ тийм ээ. За энэ халуурсан байгаа орж үзээрэй тийм ээ. За програм дээрээ гүйлгэж харах гэдэг чинь. За програм дээрээ гүйлгэж харах гэдэг. Тэгэхээр саях шиг л одоо ингэж гүйлгэж харуулахыг хэлж байгаа. За өшөө бас энэ чинь юу яаж ирсэн. Линк нь орчлоо. За энийг бол төр зар. Explore руу орчлоо. Create гэдэг тийм ээ. За бид нар энэ пэйжн дээр явж байгаа шүү дээ. За тэгээд үүсгэх хуудасны баруун талд та өөрийн зургуудыг үүсгэхэд ашигладаг аливаа параметр зургийн лавлгаа зэргийг харах боломжтой гэдэг чинь тийм ээ. За тэгээд зурган дээр хийж болох нэмэлт үйлдэлийг харахын тулд энэ хэсэг дээр хулгайнаа нано гэдэг чинь. За энийг үзүүлж хэлж байгаа. За чинь одоо copy гэдэг түрүүн би бас үзүүлсэн тийм ээ. Одоо энэ зурган дээр чинь одоо энэ зургийг ингээд сонголоо гэхэд энэ зурган дээр бид нар яг нь энэ чинээс ингээд эдрийн юм копид чинь за энэ дээр бол яг нь репорт хийх юм бол энийг за даунлоод хийх юм энэ зургийг даунлоод хийх юм бол энийг ингээд татчихгүй зурагч таны компьютер руу даунлоод хийгээд ингээд орчиж чинь тийм ээ. За одоо би ингээд даунлоод руугаа ороод харангууд за энэ зураг энэ чинь ингээд хадгалагдсан байх жишээтэй тийм ээ. За өшөө энэ чи юу вэ? За search гэдэг юм бол сая түрүү үзүүлсэн тийм ээ. Энтэй адилхан баахан Монгол охинуудын зургуудыг яг энэ чи search хийж өгч байгаа. За энэ яг байна. Анийн дарахаар гарч иржсэн тийм баахан Монгол охинуудын зураг. За шин бид нар өөр юм search хийж үзье л да. Энэ цэцгийг search хийж үзье тийм үү. За эндээ search хийх юм бол яг энэ цэцэгтэй адилхан энэ popis гэдэг зургууд бол яг нь энэ чаалж өгөх ёстой. За энэ яг гарч ирэхгүй байна гэхээр за одоо ингэж гарч ирж байна тийм ээ. За энэ дээр бол өстой янз янзын гой зургууд цэцэгний зургуудыг бол өстой янз янзаар гарч ирж байна. Энэ бол бас гой зураг байна. Тэгээ яг таалагдах юм бол бас анх компьютер руу ингэ сэвэлжихгүй юу. Шууд даунлоод хийсэн ч болно. Баруун тавчаа дараа сэвэлсэн ч болно тийм ээ. За бид нар өөр чи юу үтж чинь. За даунлоод энэ. За энэ open discord нь яг үдэ нэг энэ discord руугаа шууд авчиж тийм байлээ. Одоо чинь бид нар энэчнээс энэ охиныг ингэж дараад за тэгээд open discord гэдэг ингэнгүүт энэ зураг энэ маань энэ discord дээр гараад хадгалаад гараад ирд юм билээ. За одоо жоохон байж гараад ирэх. Тэрс Discord руу гарч иржсэн. За Open Discord гэдэг юм бол энэ маань Open Discord дээр очих хэрэгтэй. За мөн энэ зураг маань таалагдах юм бол ингээд энэ ингээд лайк гэдэг нэгэд дарчих заяа. Тэгэх юм бол дараа нь бид нар нэг өөрхөн зургийг түрүү лайк дарсан зургуудыг харна гэсэн шүү дээ. Тэгэнгүүт энэ дотор маань лайк дарсан зургууд маань энэ жоохон байж байгаа ингээд ороод ирнэ. За хавшаа бас юу вэ энэ чинь. За энэ доотлын бас юунууд байгаа энэ тохироо юунууд
ашиглах нь одоо товчнууд байгаа. За энэ талаар бүгд ярилцъя. За зурган дээр ингэж тийм ээ, зураг дээр дарах үед бол яг гэхээр тухайн зурагтай холбоотой нэмэлт үйлдэлүүдийг энэ чинь оруулсан байгаа гэдэг чинь тийм ээ. За одоо энэ бидний саяны 4 зураг байж байна тийм үү. За энэ дээр нь болохоор бид нар энэ нэг нь бол яг нь ажлын төрөл байна. Бидний төсөөлсөн 4 янзын зураг маань энэ чинь гарч ирсэн байгаа. За цэсний товчлуурууд гэдэг маань эднэр байгаа тийм ээ. За энэ зургаа яг хадгалах уу, копидох уу, яг их гэсэн мэдээллүүд нээж байна. За энэ 3 дугаарт нь болохоор төстэй зурнуудыг хайх гэдэг дээр энэ чинээс яг нь 3 дугаар хэсгүүд нь гарч ирж байна тийм ээ. За тэгээд аюу 3 дугаарт нь болохоор энэ фид үүсгэх гэдэг нөө зурнууд маань энэ фид үүсгэж байгаа шүү дээ. Нөө ингэдэггүй л гэж харах тийм ээ. За дараа нь болохоор 4 нь болохоор зургийн үйлдэлүүд гэдэг энэ эдрийг хэлж байгаа байхгүй юу. Одоо бидний ярьж байгаагаар бол за энэ саяын энэ хэсгүүд гарч иж байна тийм ээ. За энэ зураг маань 4 зураг байна. Энэ саяын нөгөө нэг бидний танилцуулаад байгаа юмнууд байна. Цэсний товчлуурууд байна тийм ээ. Энэ 2 гэдэг нь. За 3 нь болохоор энэ чинь фид үүсгэх гэдэг эдэр байж байна тийм ээ. За 4 нь болохоор нөгөө товчлуурууд байж байна. За тэгээд энэ зургийн үйлдэлүүд гэдэг энэ саяын энэ зураг энэ доотлын энэ доор байгаа эдэр нь бол яг нь бидний нөгөө Discord дээр хэрэглэдэг бүх товчлууруудыг энэ чинь оруулж өгсөн байгаа. За илүү өөр одоо хийж болох зүйлсүүдийг энд оруулсан байна тийм ээ. За энэ 4 нь бол яг нь энэ ч байж байна. Энэ very upscale more use гэдэг. За тэгээ энэ zoom эдэр нь бол яг нь энэ ч more option дотор орсон байгаа шүү гэж хэлчихье тийм ээ. За тэгээ яг өдөр бид тус нь үзсэн шүү дээ. Энэ very region гэж сайжруулсан зураг дээр яг нь жишээ нь одоо энд байгаа туршлагыг ашиглаад шинэ зургуудыг бид нар үүсгэж болно гэдэг чинь тийм ээ. За жишээ нь одоо энэ prompt гэдэг дарангууд чинь энэ зургийн prompt нь гараад ирж байгаа байхгүй юу. За тэгэл бид нар enter дарах юм бол дахиад энэ Монгол охины тухай зураг гаргаад ирнэ тийм ээ. За чинь энэ зураг байлаа гэж бодоход энэ зургийн prompt-ийн дарангууд энэ Vibrant California Poppies гэдэг prompt нь шууд гараад ирчихсэн. Тэгэл upscale болгох тэгээд ингээд нөгөө зургийн сайжруулах гэдэг бүх юм үйлдэлүүд маань энэ чинь ороод ирсэн байгаа гэдгийг бас хэлээ тийм ээ. Ер нь пэйж дээр нь бол маш олон зүйлийг хийж болох юм байна гэдгийг харсан баг тийм ээ. За дараа нь бид нар 2 дахь ярих юм бол энэ веб дээрх зурагтай ажиллах гэдэг жаа. За бид нар Midjourney дээр болохоор өөрийн промптыг лавлгаа болон ашиглаж тийм ээ хүссэн зургаа бас хэлбэрхан одоо апплод хийж байршуулах гэдэг нь апплод хийх гэж байгаа шүү. Байршуулад удирдах боломжтой байгаа тийм ээ. За тэгэхээр энэ байршуулсан зурнуудаа бид нар бас удирдах болно. За одоо жишээ нь бол энэ за яаж байршуулах вэ гэдгийг та бүхэнд үзүүлье тийм ээ. За одоо энэ кредит дээр ингээ оронгууд энэ хараа дээдлэлт нь ингээд за нэг төр зур ажиллах. Энэ нэг зурны юу байгаад энийг ингээд дарангууд бид нар яг нь өөрийнхөө компьютерээс оруулсан зургуудаа энэ дээр ингээд чагсаацсан байгаа. За энэ дээр энийг дахиад зураг яаж нэмэх үү гэхээр за энэ чинээсээ бид нар яг нь одоо таалагдсан зургуудыг ингээд татаж болно. За жишээ нь одоо энэ надад таалагдлаа штэ сая тийм ээ. За энийг оруулаа гэд ботход энэ зураг маань ингээд ороод ирнэ. За ингээд за тэгээ энийг энэ лог ингээд оруулах юм бол энэ зураг тэгээд яг энэ чинь бичээ энэ зургийг одоо тэгээд ингээд бичээд за тэгээ enter дарах юм бол энэ зургийг янзлаад дахиад өөр байдлаар бидэд гаргаад өгчих юм тийм ээ. За энэ охины зураг байна. За энэ дээрээ бас юм 4 тохиргоотой байгаа. За энэ 4 тохирооны хараа. За энэ нь бол мэдээж айрлах гэсэн үг тийм ээ. За нэмэхдээ ингээд нэмчин. За дээр нь бас энэ ийм 3 ийм одоо юу байж байгаа. Өөр одоо үйлдэл хийх юмнууд байгаа. За эдрийг бүгд та бүхэн тайлбарлаад өгчий тийм ээ. За энэ ч байгаа бид нар орчуулсныг энэ ч харуулъя. За энэ дээр нь харуулж илэрээ дээр юм уу? За энэ чинь тийм ээ. За сая зураг би апплод хийхийг үзүүлсэн шүү дээ. Тэгээ энэ дээр бол яг нь та өөрийнхөө компьютерс зургуудаа таалагдсан зургуудаа энэ чинь дандаа ашигладаг зургуудаа апплод хийгээд оруулчихна гэсэн үг байна тийм ээ. За шүү. За энэ manage upload гэж байгаа. Энэ апплод хийсэн зургуудаа бид нар бас яаж янзлах вэ гэдэг талаар энэ чинь ингээд мэдээлэл оруулсан байгаа. За энэ дээр юм дээр явж ирсэн чинь ялгаа болчихвол за shift click дээр дарна гэж. За зургийн лавлгааг ашиглах. За энэ тэмдэгтийн лавлгаа гэдэг нь болохоор энэ дээр байна.
Энэ байна тийм ээ. За character references гэдэг. За энэ нь болохоор энэ хүний нэг төрсөөс энэ байгаа. За энэ style reference гэдэг нь болохоор энэ голынх нэг юм юуны зураг байгаа. Ийм зураг байгаа. Одоо энэ нэг юу гэдэг вэ? Attachment гэдэг зураг тийм ээ. За дараагийнх нь болохоор image-ийн prompt нь байж байгаа. За арилгах юм бол энэний даардаг. За энэ дөрвөн үйлдэлийг бол яг нь энэ ч бас хийж болно гэсэн үг. Энэ зургнууд дээр хийж болно арилна гэдэг юм бол яг нь. За тэгээд бид нар юугаа илүү нөгөө энэ зурган дээр юуг илүү яах вэ гэдэг юм бол энэ зураг гэдэг юм бол нэмээд prompt гэдэг энэ нохотой адилхан зураг. За тэгээд өөр зургнуудыг бас ингээд сонгоод энэ гурван өөр зураг дундаас дахиад нэг зураг гаргаж авъя гэж бодож байгаа бол за энэ зургийн тэмээ дүрсийг авъя. За энэнийх нь юуг нь авъя гэдэг юм тэмээ энэ саяхан дээр сонгосон гурван юугаа ингээд тодруулцдаг. За тодруулангууд яах нь тэгээд тодруулсан нь илүү ажиллана гэсэн үг аахгүй. За энэ дээр нэг нээж гэдэг юм тийм ээ. За жишээ одоо энэ дээр зураг энэ нэг attachment-ийн юу энэ саяны түрүүн 3 байгаа шүү дээ. Энэ 3 маань юу гэдэг лээ. Тэгээ загварын лавлгаа нэг нь болохоор зургийн prompt гэдэг тийм ээ. За энэ 3-ыгаа бол яг нь тус нь ингээд оруулж агаад тэгээд энэ одоо 3 өөр юм нийлүүлж та өөрөө гой зураг гаргах гэж төсөлдсөн байна гэж бодъё тийм ээ. Тэгэх юм бол яг тэр зургийг чинь гаргаж өгнө гэсэн. За би бол сайн нэг randomly хамаагүй сонгоцсон учраас энэ 3-ыг нийлүүлээд ямар зураг гаргахыг би сайн төсөлж чадахгүй байна. За тэгээ яг зүгээр ингээл энтер дарах юм бол энэ 3-ыг нийлүүлээд нэг зураг гаргаж өгөх байх л та. За тэгээд сонирхоод үзчихье тийм ээ. За тэгээд энтер дарангуй vision 5.2-т тохируулсан юм байна. За үлээж байгаарай. За энэ 6 алгач тийм ээ. За одоо энэ 3-ыг нийлүүлээд нэг зураг бүтээч. За энэ чи одоо ингээд за 3 өөр зураг учраас энэ олигтой зураг гарна гэж би бодохгүй байна. За ямар ч гэсэн ямар нэгэн зураг гарах нь тодорхой ах тийм ээ. За энэ юм байна. За дараагийнх нь болохоор төгжээг тайлах гэдэг. За энэ дээр бас нэг юу байгаа. Одоо та энэ зургийнхаа нөгөө промптыг ингээ хадгалъя гэдэг юм бол энийг ингээ дарчгаар ингээ яг нөгөө энэ зургийн промпт ингээ дараагийн зураг хийхэд юу яадаг юм бэлээ хадгалаад төвччихдээ юм бэлээ. За энийг бас яг ингээ энийг нөгөө яг түжээг нь мултлаа гэдэг юм бол за одоо чинь ингээ улаан өнгөтэй болох юм бол энийг та төвчсөн гэсэн үг. За энийг арилна гэдэг юм бол энийг дарчих нь тийм ээ. За саяхан 3 зургийг нийлүүлээд нэг юм бас хөөрхөл зураг гарсан байна тийм ээ. Одоо юу ч гэж байгаа юм бод. Энэ 3 зургийг нийлүүлээд төсөөлсөн байна тийм ээ. Нохоотой тэгээ цэцэгтэй энэ нэг муур шиг юм байсан аа. Муурны зураг байсан уу? Нэг зураг байсан байна. Муурны л зураг байна л та. За тэгээ ямар ч гэсэн энэ 3 зургийг нийлүүлээд нэг юм хөөрхөн зураг гаргаад өчлөө. За өшөө бас юу байна? За энэ төвшөөг ярьсан тийм ээ. За сая тэр устгах үеийг тусдах чинь. За дараагийнх нь байршуулсан зурагнуудаа нөгөө нэг юу яах гэдэг байгаа. Удирдах менеж хийх гэдэг тийм ээ. За энэ нь болохоор яг нэг тийм чухалч бас юм биш л л дээ. Гэхдээ яг бас та нарт нөгөө сонирн байж хэрэг болж магадгүй. За энэ дээр болохоор бид нөгөө линк байгаа. За энэ линкээр орчих тий. Энэ зарим төвчнүүд нь бас олдохгүй юм байлаа. Тэгээ яг энийг би менеж uploads гэдэг энэ тустай ингэхээр нөө одоо таны апплодд байгаа зурнууд байгаа аахгүй. За тэгээ энийг авах дотор нь бас менеж хийж болд юм байлээ. Хийдэн гэдэг юм бол таны одоо энэ талд оруулсан зурнууд чинь танилтыг харагдахгүй болохоос хүмүүст бол энэ л харагдаж байгаа гэсэн үг. Та нөгөө план чинь нөгөө бусад хүмүүс харах боломжтой бол тийм ээ. За тэгээ энийг арилгана гэдэг юм бол энэ visible хоёр янзаар хадна. Нэг нь болохоор нуусан зургнуудаа, нэг нь ил байгаа зургнуудаа ингээ менежлж болно гэсэн үг. За одоо энэ дээр ингээ дарангуут энэ дээр нь бас яг энийг ингээ hide гэдэг дарах юм бол юу ачна? Дад орчин. За delete гэдэг юм бол харилцсан тийм ээ. За тэгээ ер нь бол яхаа зургнуудаа бас дотор нь ингээ менеж хийж болох юм байлаа. За энийг үзэлчих тийм ээ. За өөр энэ дээр юу байна? Hide нэг зургаад нуугаад гаргаж ирж болно тийм ээ. За дараагийнх нь болохоор энэ зургнуудын архив гэдэг гэсэн юмнууд байгаа тийм ээ. За архивын хуудас гэдэг маань ерөөхдөө энэ л юм байлээ.
Энэ organize гэдэг энэ ахгүй юу. Энэ бол таны архив заяа. Таны архив гэхээр ингээд он сараараа байж чинь одоо энэ 2024 оны энэ хажуу талын энэ юугаараа он сараа ингээд харчин таад хамгийн одоо энэ 5 сарын 24-нд хийсэн зурнуудаа үзье гэл тэгэнгүүт энийг дарангууд чинь бахан юм зурнууд гарч ирэх жишээтэй тийм ээ. Тэгэхээр таны архивнууд чинь нөгөө айгу амар юм бил ингээд ухаад тэр үед хийжсэн зурнуудаа бас ингээд үзье гэдэг юм бол ингээд янз янзаар нь үл яхнаа ингээд архивчт юм бэл энэ аюу их зүгээр. За баш энийг нөгөө фолдер нээж болно. За би энэ дээр тайлбаруудыг дараалал явчих тийм ээ. За ингээд та бол ингээд энэ Discord дээр байгаа зурнуудаа ингээд нэгэнт ингээд delete хийгээд айлгачих юм бол энэ зурнуудаа та буцаж сэргээх боломж байхгүй шүү гэдгийг бас хэлсэн байлээ. За яг өдрийг бас ингээд уншихгүй тийм ээ. За тэгээ энэ дээр яг нөгөө сайн тэр юутэй яг адилхан ерөнхийдөө төстөө зураг үүсгэхдээ нөгөө image гэдэг энэ дээрээ зураг үүсгэнэ. Энэ дээрээ зургуудаа үүсгэн тийм ээ. За бас өшөө бас зургуудаа нөгөө фолдер тэгээд хадгалчих болно. За жишээ нь одоо энэ чинь ингээд би бол нэг цэцэг гэдэг юм фолдер нээсэн. Тэгээ энэ дотор ингээд цэцгнүүд зөвхөн дандаа цэцгнүүдтэй байдаг. Тэгээ бас энэ он сараар их зүгээр юм байлээ. Өөрөө та ингэж харж байгаа л тийм ээ. Одоо бүх зургнууд гэдэг юм бол бүх зургнууд чинь ингээд харагдана тийм үү. За тэгвэл бид нар одоо ингээд юуны хадгалт за нэг нохоо гэдэг шинээр фолдер нэ тийм үү. Шинээр фолдер нэхин тулд бид нар яах вэ гэхээр нэг create new folder гэдэг яачин. За тэгээд dog гэд биччихээ тийм ээ. Зөвхөн одоо нохооны зурнуудаа ийшээ оруулнаа гэд. За одоо dog гэсэн юм зурнууд орсон байна тийм үү. За тэгтээ сая би түрүүн хэлсэн за яг одоо дараа хэлье. За одоо эдрийгээ бид нар ингээд сонгож болно шүү дээ тийм ээ. Сонглоо гэж одоо тэгвэл энэ shift гэдэг компьютер хан shift гэдэг дарж аваад энэ дээр ингээд тэмдэглэжтэй юм байл ингээд. За тэгээ энэ доотлолт чи хараа add to folder гэ folder руу хийх гэж гарч байгаа. За аль folder руу хийх юм гэдэг нохоо гэсэн folder руу хийнэ гэдэгэнгүүт одоо нохоо гэсэн folder дотор маань энэ зургууд ингээд шинээр орчих жишээтэй тийм ээ. За энэ дээр нэг шинээр folder үүсгэж чинь бас энэ smart folder гэж байгаа. За хэрвээ та одоо цэцэг гэдэг folder нээчээд энийг smart гэдэг folder болгочоо гэдэг юм бол та ингээд prompt дотор ямар нэгэн цэцэг гэсэн үг л энэ дотор ингээд бичих юм бол одоо энэ ч тэр үгнүүдэд бичих байхгүй чинь одоо энэ flower гэж бичих юм бол таны prompt дотор flower гэж бичсэн үг цэцэг юу зураг болгон яах нь энэ folder руу автоматар орно гэсэн үг. Ямар ч та одоо дахиж ингэж folder модуль руугаа хийх шаардлагагүй заяа. За тэгтээ яг энэ smart folder-ыг сул тал нь юу вэ гэхээр та гараараа зураг оруулж болохгүй, гараараа зураг manually тийм ээ тэр юунаас зураг авч болдгүй юм билээ. Тэгэхээр надад бол бас тэр тал нь жоохон онцгой санагдсан. Тэгтээ яг ямар ч их зураг үүсгдэг бол бас энийг тэг тохируулаад нөгөө зураг үүсгэхдээ ингээл та нохооны зураг гэх юм бол нохооны зураг бүх зургнууд чинь нохооны энэ фолдер руу орчин гэсэн үг байхгүй. Тэр смарт фолдер нь тийм юм байлээ. За тэрсийн баруун талд байгаа хажуугийн самбарыг ил гаргах эсвэл нууж болно. За бас энэчнээс промптер бас яхна зурнуудаа хайж болно гэдгсэн тийм ээ. За энэ бас за энэ дээр өшөө бас нөгөө нэг фолдер үүсгэх гэж сая ярьчлаа тийм ээ. За шүүлтер буюу фильтр байгаа. За фильтр бас аюул их зүгээр санагдсан надад. За одоо шинэ энэ organizer ингээд оронгууд чинь тийм ээ энэ за бидний сайн фолдерын хэсэг үл энэ тийм ээ ингээ хачи за энэ фильтрийн хэсэг дээр болохоор бид нар зурнуудаа лайк дарсан зурнууд гэдэг ингүүт ингээд лайк зарсан зурнууд маань ингээ гараад ирж байгаа. За тэгээд unrated буюу юу яагагүй ямар нэгэн үнэлгээ аваагүй зурнууд гээд за ингээд нууцсан зурнууд байна гэх тийм нууцсан зурнуудыг бас ингээд хитэн зурнууд гэдэг ингээд гаргаад ирдэг юм билээ. За өшөө tab байна. За tab нь болохоор одоо grid гэдэг маань ингээд олноор нь ингэж харуулах тийм ээ. За эсвэл хүн upscale хийсэн зурнууд гэдэг ингээд нөгөө сайжруулсан зурнууд гэсэн үг шүү дээ тийм ээ. Upscale хийсэн зурнуудыг бас ингээд энэгээр авчиж харчиж болно. За зөвхөн дөрвөлжин зурнууд гэдэг ингээд дөрвөлжин зурнууд. За эсвэл одоо landscape зурнууд гэдэг ингээд ийм хавтгай зурнууд. За эсвэл одоо босоо зурнууд гэдэг ингээд ийм босоо тий одоо ийм 16-9 харьцаатай юм зурнууд ашигтай. За мөн хувилбараар нь буюу хүн одоо би ч одоо дандаа нэг хувилбар зургааг нь ашиглаж байгаа учраас хувилбар зургаа за 5-ыг ашигласан зураг алга байна. За ер нь бол яг би энэ бусад хувилбаруудыг нэг их ашиглааг болохоор дандаа 6 дээр хийжсэн учраас дандаа 6-гийн зурнууд гарч ирж ашиг байна. За энэ болохоор tailed гэдэг энэ row гэж. За энийг дараа нь бид нар үзэх учраас энийг одоохондоо яриад явах. За энэ фильтрээр бол ингэ зурнуудаа хайж болох юм билээ. За өшөө бас
энийг зурнуудаа харахтаа бас юу яаж болох юм бэлээ. Энийг сонгож болт юм бэлээ. За ер нь бол яг layout гэдэг маань дөрвөлжин зурнууд гэхэд энэ за full зурнууд гэхээр энэ нь болохоор жоохон full гэдэг юу гэж тайлбарласан байна бид нар хараад. Smart folder явцсан. За layout гэдэг энэ явж байна те. Full гэдэг нь за ямар нэгэн crop хийгээг ингээд тасалж маслаагүй team зурнууд гэсэн үг юм байна. За team зурнуудыг яг нь сайн тэр full-ээрээ харддаг юм байна. За өшөө за ер нь бол зурнуудаа ингээд жижигхэнээр харъя гэх юм бол бүр ингээд жижигхэн болчихсон байсан харагдахгүй. За тэгээ энэ medium гэхээр нэг иймэрхүү хэмжээтэй. За large гэх юм бол ийм том-томоор харна. За large-аар харахаар бас цөөхөн зурнууд ийм харах боломжтой. Жижигхэн болгочих юм бол та их олон зурнуудыг ингэж харах боломжтой юм байна. Энэ бас энэ view option-ууд нь бас зүгээр санагдсан. За сая би тэрийг ярьсан. За энийг ярьчлаа. За smart юу фильтрээ ярьсан тийм ээ. За бүрийн хэмжээгээр харах гэнд орчуулсан байна тийм ээ. Тайралтгүй харагдах зургуудууд тийм ээ. Гэтгэж байна. За энэ сая бидний талаар ярьсан шүү дээ. Зургийн хэмжээ гэдэг. За нөгөө зургаас сонгохдоо shift гэдэг кликээ дараад ингээд бөөнөр сонгодог байгаа. За тэгээ бөөнөр сонгосон зургуудаа бид нар яг нь сая фолдер руугаа хийхдээ энэ дараах тавчнуудыг ашиглана гэдгсэн шүү дээ тийм ээ. За энэ дээр бас нөгөө маш олон юунууд байгаа, сонголтууд бас байгаа. За бид юу ячи? Нөгөө олон зургуудыг одоо фолдер дотор хийх гэж байна гэж бодъё тийм ээ. За энэ нөгөө жижиг дээр тавьсан болохоор жоохон сонио харагдаад. За энэ харин за тэгээ last end тавьчих тийм ээ. За одоо жишээ нь бид нар юу яа л да. Сая түрүүн зураг оруулахыг үзүүлсэн тийм ээ. За энэ дээр нь болохоор яг 7 зураг ингээд сонгогдсон байна гэдэг чинь. За сонголтыг ингээд болиулъя гэдэг юм бол шууд энэ байхгүй хоосон газар дарчдаг юм байлээ. Тэгэнгүүт яг нь ямар ч сонголт байхгүй болчихно. За хэрвээ сонгоно гэдэг юм бол shift гэж дарж аваад ингээд сонгочихсон. Ингээд сонгосон 4 зураг байна тийм ээ. За тэгээд энийг download гэж дарах юм бол энэ 4 зураг чинь дуруулаад таны компьютер руу download буюу татагдаад авчина. За энэ дээр нөөр сонголтууд байна. За энэ дөрвдөр лайк дарахыг гэх юм бол шууд ингээд бөөнөр нь лайк дарчих болж байна тийм ээ. За unlike болох юм бол ингэ чинь. За hide хийвэл энийг дарчна unhide хийн гэвэл яг энийг дарна. За тэгээ энэ дөрвийг яг нь фолдер руугаа хийе гэдэг юм бол энэ нэмхийгээ дараад нь хогсон зураг руугаа ингээд оруулчих нь тийм ээ. За тэгээ энэ дөрвийн нөгөө нэг энэ дөрв маань ингээд сонгогдсон учраас арай өөр жижиг харагдаад байгаа. Нэг юм бол энэ яг нь ингээд өөр нэг газар нь очил ингээд клик дарангууд эдгээр сонгогдохоо болчихно гэсэн үг. Хичээлэр бол юу гэсэн бэ гэхээр хуудас үүсгэх, за веб дээр зурагтай ажиллах, за архивын хуудасаа яаж тийм ээ фолдер шүлтэр яаж харах уу марах уу бөөнөр нь ямар үйлдэл хийж болох уу гэдгийг ярилцлаа. Тэгээд энэ хичээлд бас баярлалаа.